Хаалхын шоронд олон жил суусан хятад ганжуур. Монголын шоронд хятад ганжуур гэж алдаршсан мөнхөө хөвгтэй ганжуур нь 1970-аад оны үед хятадаас анх Монголын хэлийг зөрчиж орж ирсэн байдаг. Хэл зөрчигчийн хувьд Монголын шүүх тэрэнд 2 жилийн ял өгсөн боловч тэрээр 15 жилийн турш гянданд сууж, яс суучны амьдралыг ясандаа тултал мэдэрчээ. Хаалхын шоронгийн түүхэнд 15 жил гянданд суусан хүн нэгийнхэн биэрж үгүй бөгөөд тэрээр үүгээрээ дээд амжилт тогтоожээ. 1970-аад оны үед Хятадд улаан хувьсгалд дээд зэгтээ хүрч тэндээс дайжсан хятад иргэд Монголын хэлийг зөрчих нэх байлаа. 2 жилийн ял авсан хятад ганжуур ганц удгийн шоронд очоод тухайн үед фольклор агсан Шагдар сүрэнгийн хүү уука гомдорчтой хамт галтогооны агуулгыг ухаж маасл талах хулгайлж хоригдлууд зарж байгаад баригдсан байна. Уг хэрэгтэй ял нэмүүлэх гээд байж байтал дахин нэг ноцтой хэрэгдэгдэх энэ. Энэ үед өвөр Монголоос Надмид гэдэг бас нэг хэл зөрчигч баригдаад 6 сарын ял авч ганц худагт хоол зөвчөр ажиллаж байгаад ганжуурыг олоод харчхаж. Тэгээд хятад ганжуурыг хэл сэрэгт гүтгэж өөрөө ялнаас мултрах овчин санаа сэдэв. Надмид тэр даруйдаа хуулийнхныг дуудаж би та нарт маш ноцтой мэдээд амжуулна. Хариуд нь та нар намайг их оронд минь буцаа. Эсвэл Монголын иргэн болгож өг гэсэн болцолт толгожээ. Маш ноцтой мэдээг ингүүт хуулийнхны жиг сортолцоод явж илгүй өөр хайчих уу? Тэгээд болцдыг хүлээн авч Надмидийн ноцтой мэдээг сонсов. Нохойн арга хэрэгэлсэн Надмид баахан холгонон байснаа танай Монголын шоронд байгаа ганжуур бол хэл зөрчигч биш, хятадын тагнуул. Энэ хүн Монгол тагнуул хийх зорилготой ирсэн. Би ч бас тагнуул. Та нар намайг хэл зөрчигч гэж бодсон бол маш том энд дөрвөл шүү. Гэхдээ би Монгол тагнуул хийх гэж ирээгүй. Ганжуурыг устгах даалгавартай ирсэн юм шүү дээ. Тиймээс ганжуурыг та нар одоо устгаад намайг чөлөөлөх хэрэгтэй. Эсвэл би Монгол сүршин. Эсвэл үүргээ биелүүлсэн гэд нутаг утасны хэмээн улаан цайм донгосчээ. Гэвч тэр ингэж донгосоод өөртөө ямар ч эрх чөлөө авчирсангүй. Надмидийн мэдүүлгээр ганжуурыг хятадын тагнуул гэж үзээд шууд 15 жилийн гяндан амлаж ясцоочн суулгав. Надмидийг мөн адил тагнуул гэж үзээд 10 жилийн чанга дэглэм амлаж майнтын чанга руу зүлжээ. Өөдөө хайсан чулуу өөрийнх нь долгой дээр очно гэж жохмол энийг хэлдэг болов да. Ийхүү 6 сарын ялтыг 10 жилийн чанга дэглэмээр сольсон Надмид гих энэ хөхтөө итгээд халахын шоронд нэр нүрээ барсан гэдэг. Өөрийн ходроггүй зангаасаа болж 10 жилийн чанга ял авчхаад хар толгоогоо шааж эхнийхээ мэдүүлгээс буцаж бас үдсэн байдаг. Харин хятад ганжуур 15 жил гяндан сууж ёс дойл 90 шир зааж. Эр хүн ядрахаараа ойдол сурдаг гихчээр ганжуур гяндангийн өрөөнд зэвсгийн баглаа. Уран хатгамлыг гайхамшигтай хийж тэрнийг шоронгийн ажилтнуудад зарж борлуулан 5-10 төгрөг олж өдий олон жилийг барсан байдаг. Тэрнээс биш амьд хүний авс болсон гяндандаас сайн л бол 10 жил болоод сэтгэл санаагаар унаж турж итсэн үхдэг ажээ. Ганжуур хөдөлмөр хийж олсон 5-10 төгрөгөөс гяндангийн атмануудад зүгээр л өгчгдөг байсан нь нэгд өөрийгөө дарамтлуулахгүй байх. Хоёрт нэр хүнд олж авахын нэгэн бадалгай болжээ. Тийм ч учраас ганжуурт хэн буваанч гар хүрч чаддаггүй байсан гэдэг. Энэ чанараараа гянданд олон жил болж чадсан байдаг. Нийгмийг аюулаас хамгаалах яамныхан уюу ярьж ганжуураас тусгай хяналтаар байцаал тавна. Тэрээр гяндангийн 100 номерын өрөөнд Чимэдмагийн Пөрв сүрэн, Цэдвийн Бат сүр, Галзуу Шулуунбаатар, Сүрэнгийн Пөрв очир гэх мэт цуутай гэмт хэрэгтнүүдтэй хамт хоригдож байжээ. Би ганцхан хятад үсгэл мэднэ. Гэрэл үсэг мэдэхгүй хэмээн тэр ярьдаг байж. Үүнийг нь Галзуу Чулуунбаатар гихч байн хүний мод дурлаж байдаг новшин ялтан шалгаад үдсэн гэнэ. 1979 онд Вьетнам хятадын дайны үеэр манай төр засгийн хэвлэлүүд хятадыг муулсан нийтлүүд их бичдэг байж. Нэгэн өдөр Галзуу Чулуунбаатар зориуд туршилт хийхээр хятадыг муулсан сонины толгойг нь буруу харуулад ганжуурын дэргэд тавиад сэмбэн хүнжлээ толгой дээгүүрээ нөмрөөд сэмхэн ажиглалт хийжээ. Тэгтэл им ойж суугаа ганжуур сонины толгойг өвтэйхэн өөрлөгөө харуулад нэг нүдэрээ ойж байгаа юмаа хараад нөгөө нүдэрээ сонин уншдаг байсан гэнэ.
Ганжуурын хийсэн гайхамшигтай уран хадгамал одоо ч энэ тэнд айл хунарт байдаг бололтой. Мөн тэрээр байнгын биеийн тамирын дасгал хийдэг гэж. Бие гэж чулуу байсан бололтой. Тэрээр 15 жил гянданд яс суугаад 1980-аад оны сүүлчээр суллагдсан байдаг бөгөөд тэрнийг Монголын төр нутг руу явуулсангүй. Монголд анх эрэхтэй 25 орчим насны шижгэнсэн бар залуу байсан гэлцдэг. Эхнэр хүүхэд байхгүй ч эцэг их байж л таараа. Тэрнийг суллангууд хөвсгөл амир руу цүлж дутаг заасан бөгөөд очоо тун удалгүй машин таригдаж нас барсан байдаг. Зарим хүмүүс тэрнийг төрийн захиалгаар устгасан гэлцдэг. Ер нь 1970-аад оны үед 10 гаруй хил зөрчигч хятадаас орж ирж халахын шоронд ихэнх нь ясаа тавьсан байдаг. Хятад Ганжуур нэг хэсэг Хөвсгөл аймгийн Тарайлан сумын харьяат Сүрэнгийн пүрэв очиртой гал хаан болж тэрний мэрэг төлөх хийхийг ихэд сонирхдог байжээ. Пүрэв очир нь мэрэг төлхийн хэрэгээр олон жил шоронд суужээ. Тэгтэл энэ хүн дэсөөр хэрэг дээр дээд хэмжээ авч цаазаар хоригдсон байдаг. Пүрэв очир нь хараалж чадахыг айхтар хийдэг тул хүмүүс айж бишүрхдэг байжээ. Хомсын чиний түүхий бах. 41-ийн ширхэг шар будаагаар хараал хийж нэгээр нь зацдаг байсан гэлцдэг. Пүрэв очир нь өвөр ханган тарагт сумын харьяатад Сэдвийн Бадсуур гэдэг цуутай эрийг дэндүү аимшигтай харааж өрөөл дутуу болгосон байна. Нэг үе Гяндангийн 105 номерын өрөөнд Сэдвийн Бадсуур, 104 номерын өрөөнд пүрэв очир суудаг байж. Тэгтэл нэг өдөр мань хоёр хэрэлдэжээ. Хөгшин хоньны насгүй байж янз бүрийн хараал хийж байхдаа болоорой. Ер нь чиний хараал хийдэг гэж юу байсан юм гэж Сэдвийн Бадсуур аарахжээ. Пүрэв очрын уур нь оволцож за яах вэ? Чамайг би гүйцэхгүй дутуу орхиж насан туршид чинь тамландаа гэж занаад шонжингүй нойргүй хонсон байдаг. Хамт хоригдож байсан хүмүүс нь пүрэв очир ахаа та унтааж гэвэл хүнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дөрвөн хөллөөд хэвчихсэн байна. Би чинь зүгээр үү? Гэтэл хоёр нүд нь жасуулаанаар эргэлдэж дасралтгүй майн мэгзэм шившиж их аимшигтай болсон гэдэг. Тэгээд нэг гал хамаа дуудаж надад ус, хөө, байлин гурав хэрэгтэй байна гэж. Гал хам нь наарныхаа банзнаас зоргодос гаргаж шатаагаад хөө гаргаж, нооргийнхоо далхыг базаж байлин шиг юм хийж усны хамт өгчээ. Нөгөө гурвыг чинь янз бүрээр илдэвлэж жасуулаанууд эргэлдүүлэн майн мэгзэн дасралтгүй шивнсэн байна. Тэгтэл шөнө дундын үед хажуу талын 105 номерт даснес хийгээд явчихж. Сэдвийн Бадсуур өрөөнийхөө төмөр хаалгыг толгоогоор зад мөрөгчээ. Өглөө 6 цагт Гяндангийн хоригдлууд бие засах гэж цавраад гартал Сэдвийн Бадсуурын амнаас шүлс нүднээс нь нуух гойчсон тэр чигтээ гөлийгөөд салга өвчтэй болчихсон байж. Харин пүрэв очир хэдхэн хоногийн дараа заацлуулсан байна. Тэрнийг соцнигмын дүүл амт гэмт хэрэгтэн 25 мянгатын Жаданбагийн хэрэг дээр цаазлуулсан гэж ярьдаг. Цаазлуулах өдрөө зөв сонгоор мэдчихэд авгай хүүхэд хоёроо эрүүлэх талын шившлэг хийтэл тэднэр нь яг л товлсон өдөр нь ирсэн гэдэг. Мөн Казар хаан гэдэг баян үлгийн Казакэр халахын шоронд мэрэг төлөг хийж цууд гарчээ. Тэрээр 41 чулуу датчихад зоосоор бас давхар татхад чулуу. Зоос хоёрын мэрэг нь яг л дохирж байдаг гэж. Тэрнийг 70 ясаар давхар баталдаг байж. Мөн 60-70-аад оны үед зүүн 3 аймгийг бишрүүлж явсан Сорж Жамсран Монголын шоронд 6 жил ял идлэхдээ мэрэг төлхийн хувьд том жижиг дүүлэн нэлээдэг тарьжээ. Ер нь шоронгийн түүхэнд засаг цагаан төмпөнгээр хэн нэгнийг дуудсан тохиолдол зүүнгүй. Тэр бүх хэл мөрдөн байцаагчаа дуудаад хажуудаа авчихсан тохиолдол Майнтын шоронд гарсан байдаг. Засаг цагаан төмпөнгийн нар буруу 15 удаа даллахдаа том дарга, цагдаа, албан хаагч, өс хонцонтой бүх хүмүүс минь та бүхэн нааш манад ирж тавтай мөрөл. Жанга идэж боргоогоо уу хийж илээд шөнө болгон хажуудаа зай гаргаж хэвддэг байсан байна. Мөн эмэгтэйчүүдийн шоронд зарим нэг хүмүүсийн сүнсийг дууддаг ажээ. Хамгийн аюултай ганц найдвартай авчирдаг даллага бол ихэвчлэн хорих зоонуудад явагддаг гар савны даллага ажээ. Хоригдлууд эл задгай гал дээр дүүжилж хоол болгодог тоогоогоо хар сав гэж нэрлэдэг бөгөөд уг даллахыг үйлдэхдээ дуудсан хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр 3 цагаан чулууны хамт хар савнда хийгээд наар буюу 15 удаа эргүүлж далалдаг байна.
Хорих газар иймэрхүү дуудлагыг маш сайн хийж мэргэжсэн дуцгай хүмүүс байсаар ирж. Тэрнээс биш хулгайж болгон хар саваар хүн дуудаж болдоггүй байна. Хэрвээ унжлах шивжлэгээ буруу хийвэл өөрийнхөө төрөл төрөстөөс хэн нэгнийг дуудчихдаг тал бас бий гэнэ. Зөв зүгээр ажиллаа хийж явсан хүн нэг л өдөр болчмгүй үйлдэл хийгээд шоронд ордог нь хар савны даллага дөрцсөн жож болох талтай. Хүний хоол иддэг савнд маш их энерги байдаг учраас засаг цагаан төмпөнгийн дуудлага өдий болтол хангин сар байгаа юм хэмээн шоронгийн нэгэн том лувгаар хуучилсан билээ. Дашрамт хэлэхэд хятад ганжуураас гадна хятад ванжил гэж бас байхсан аж. Мөн бүтэмж Лиу Пүү зэрэг хятадууд хар эргийн онцгой шоронд зөндөө байж гэнэ. Хятад ванжил 1975 онд налайхын шоронд байхдаа шоронгийн нуглаа завхарлыг үзэж чаддаггүй нэгэн тэмцэл хийдэг байж. Мөн тэрээр чойрын онцгой тэглэмийн шоронгоос томоохон төлөвлөгөө боловсруулад будаа болгожээ. Ховд аймгийн дүүлэн тэр Чангас Эрдэнэ сонин нарын 6 хүнтэй үгсэн хувилдаж саад хийсэн хэнийг чамаагүй алхахыг нь алаад хөлхийг нь хүлээд онцгой тэглэмээс мултарч урагшаа хилд авах бодолтой байж. Хятад ванжил Эрдэнэ сонинд хандаж хоёулаа хилд аваад сайхан амьдран. Чи намайг дагаж явсан цагт алцсахгүй. Хонконг, Тайван, Шанхай гэдэг сайхан газрууд олон биш шүү. Хаанч очиод бүгч гэж болно. Монголын цагдаа чи бид хоёрыг хайгаадаж болохгүй. Миний төрөл садан чамайг насан турш чинь дэтгийх болно гэх мэтээр синхруулсан гэдэг. Хэдийгээр шоронгийн ялтанч хар хятадын үгэнд орж эх орноо худалдахгүй. Хэрвээ би орогдхийн бол мүц сумандаа очиж гүтгүүлсэн хүмүүсээс өшөөг авах байсан гэж хожим тэр тайлагнсан байна. Хятад ванжлын нэг төлөвлөгөө яагаад бүтээгүй вэ гэвэл Төв аймгийн Отхон гэдэг нөхөр урвснаас болж хамаг нууцыг задлаад бүгдийг сахилгад хийлгсэн ажээ. Дараа нь Авдрантын шорон онцгой тэглэмтэй болж ванжил Эрдэнэ сонин нарыг нүүлгэн шилжүүлэх гэж нүсэр юм болсон гэдэг. Оргох төлөвлөгөө боловсруулан онцаюултай резидиуд хэмээн үзэж дусд нь мөглөнгийн машинд очиж замын хөдөлгөөн зогсоогоод нисдэг тэрэг пулеметийн салаагаар хамгаалалт хийж нэгүгээр хэлбэл аль нэг улсын ерөнхийлөгчийг хүлээн авахын дайны юм болсон гэдэг. Хятад ванжлын шоронд ганц сурсан юм гэвэл бие дааж карате сурсан бөгөөд тэрнийг даанч Монгол ирчүүдэд харуулж зүрхэлдэггүй байсан гэнэ. Хэрв гинэт карате хийгээд тодроод ирвэл болигц одооноор нэрд гарсан Монгол ирчүүд тэрнийг амьд үлдээхгүй байлгүй дээ. Тэгэхдээ бас хэндэж гар хүргүүлэхгүй. Өөрийгөө хамгаалждаг байсан нь үнэхээр сайн хэрэг юм. Хятад ванжлын сүүлчийн амьдрал Авдрантын шоронд өнгөрсөн бөгөөд нас нь ахиад ажил нь хүндэрсний улмаас бие нь муудаж нэгэн өдөр 20 хөрөнд таалалд өгсөжээ. Та бүхэндээ 60-70-аад оны үед халахын шоронд цууд гарч байсан хятад ганжуур мөн хятад ванжхийн тухай уншиж хүрэглээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Эвдүү сувга subscribe хийж мөн бичлэг дээрээ заавал лайк дараад үзээрэй. Баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя.